Бамбар цэцэг муурын төв. Хөөе, юу байна бүсгүй минь гэж илт үдсэн өнгөөр хэлэх хэн нэгний дуунаас цочоод хартал. Юунд цочсон юм бүсгүй минь? Хаа хүрч яваа юм? Найз дулан мисийгээ аврахаар явна. Өө тийм үү. Чамаа хэн гэдгийг? Би бол өглөө загас, өдөр лаазсан хоол, орой шинхэн зүцгий зоогддог баян базар муур бай. Ингэж чи сонсоогүй бололтой. Хүмүүс цаан чинь шуугиж байна. Юуг? Манай эзэн бизнесмен Ананд гэх жишээ нь ингэж байна. Хүүшээ, нохоо хонь барьчихсан байна шүү дээ. Ямар зөвүүн новш вэ? Барьж аваад арсыг нь хуулах хэрэгтэй. Харин түүний ихнэр Монголдоо л од урлагийн нэмэгтэй бас ингэж хэлсэн. Яана, ямар амар юм бэ? Нохоонд бид ямар их итгэдэг вүлээ. Одоо биднийг бариул яана. Урдхан цагдаа нар барайсаа. Ер нь нийгэм ингэж байна. Ямар хэрцгий юм бэ? Энэ нийгэмд ёс зүй гэж алга боллоо. Хурдан бариад алгах хэрэгтэй. Тиймээс чи нэг муу нохооны төлөө явуулгүй. Манад хонол доо. Чи яасан ичдэггүй амтан бэ? Ер нь чиний тэр хүмүүс мэдээллийн их усүрийг нягтлан шалгахгүй. Хар бараан бүхнийг сэвж байх юм аа. Тэгээч ч тэр нохоо чинь хонь барьсан юм биш. Харин ч усан живж үхэхээс аварсан юм. Одоо би ойлголоо. Яагаад энэ хотод ийм их асуудал байдгийг. Энэ хотын хүмүүс чинь эргүүцсэн өхрүүд юм бэ? Энэ муухай газраас явж дадаан ирэг дээр очиод тарих толгоогоо амраах юмсан.